Сайн бацгаана уу бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр би та бүхэндээ гоожуулагчийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. Тэгэхээр магадгүй танд иймэрхүү асуултууд байж магадгүй. Ямар гоожуулагч миний арьсанд тохирох ёстой юм болоо? Батхтай үед болон эмзэг арьсанд ер нь ямар гоожуулагчийг хэрэглэх ёстой юм бол? HBHA гэж юу юм бол? Яагаад ер нь скраб битгий хэрэглэе гэдэг юм бол иймэрхүү асуултууд болгож иж магадгүй. Дээрх асуултууд танд байгаа бол анхаарлаа хандуулаарай. Ерөнхийдөө бол таны арьс ямар ч төрлийн байсан, ямар ч асуудалтай байсан заавал та гоожуулагч хэрэглэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүний бие өдөрт маш олон хэдэн мянган ширхэг дээд skin cells буюу одоо хүчсэн арьсны хэсийг ингэж гуйжуулж унагч яадаг. Normally яг байгалийнхаа журмаар гуйж унаж дуслаа бол 28 хоног болчих юм байна л да. Тэгэхээр маш зөөлнөөр давтамжтай гуйжуулж иж бидний арьс гоё толгоор ингээд өнгөлөг байдаг юм байна л да. Ягаад тэгэхээр бидний арьсан дээр угаасаа нөгөө нэг юм хүчсэн арьсны эдисмен ингээд давхалтаад ингээд нэг өсөндөө юм давхар ингээд үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр давхрыг суллаад чөлөөлөөд ингээд арьсны хүчсэн арьсны эсээ ингээд авж иж дараачийн нөгөө цаатлын гоё өнгөлөг арьс маань гарч ирэн шүү дээ. Тэгэхээр гуйжуулахгүй байна гэдэг бол угаасаа арьсаа ямарч нөгөө толгор болгох үнцийг гаргаж өгч чадахгүй байгаа гэсэн үг. Гуйжуулагчийг дотор нь physical болон chemical гэсэн хоёр төрөлд хуваадаг. Миний өмнөх бичлэгүүдийг үзсэн бол нарны тосны бичлэг дээр бас тэгж гарч байгаа. Нарны тосыг дотор нь physical болон chemical гэж хуваадаг байгаа шүү дээ. Гэхдээ тэрнтэй яг адилхан гуйжуулагчийг дотор нь chemical болон physical гэж хоёр ангилалд хуваадаг. Physical гуйжуул дотор scrub болон peeling gel багтдаг байгаа. Бидний хувьд бол scrub-ыг маш удаан хугацаагаар хэрэглэж заншсан гуйжуулагч гэхээр ерөөдөө scrub гэж ойлгоод байдаг тийм. Тэгэхээр scrub-аас гадна яг таны арьсанд тохирсон зориултын гэх юм уу яг хэрэглэх хэрэгтэй тийм гуйжуулагч яг тохирсон гуйжуулагч бол байдаг. Scrub бол ганцхан нэг төрөл нь. Physical гуйжуулагч гэхээр ерөнхийдөө бол яг нөгөө хилэгдэж байгаа шиг тийм нөгөө physical авахаар нөгөө гаднаас нь ингэж үрээд тийм гадны битийг бүрэн дээрээ хүргээд тэгээд ингээд өнхрүүлээд устай хойлоод ингэнгууд нөгөө өнхөрж явах явцдаа тэрийн дээд skin cells-ийг хамт аваад ингээд унгана гэсэн санаатай. Scrub-аас дотроо маш олон төрөл өгдөг шүү дээ. Тэгэхээр coffee, sugar, walnut, nutshell гэх мэтчлэндээ нөгөө жижигэн үрлэн бүтцээр ингээд бүтдэг байгаа шүү дээ. Тэгэхээр түрүүчийн хүчлэлтийн бичлэгэн дээр ч бас тайлбарласан шүү дээ. Тэгэхээр нөгөө өнцөгтэй маш одоо тийм хурц ирмэгтэй walnut байна, nutshell байна, sugar байна. Тиймэрхүү scrub-уудыг нүүрэндээ хэрэглэхээс аль болох зайлсхийж байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр үрж явах хугацаанд micro tear арьсны surface дээр үүсгэж идэг. Тэгэхээр хэрвээ та хэрэглэх дуртай бол маш жижигэн ширхэгтэй тийм сайн чанарын scrub сонгож хэрэглүүл зүгээр байдаг. За миний хэрэглэх дуртай physical гуйжуулагч гэх юм бол I'm From Vitamin D mask. За энэ болохоор маск гэхдээ түрхэд 15 минут болгочоод угаах хавцад маш жижигэн юм юутай байдаг. Үрэлтэй байдаг. Тэгээд энэ үрлээрээ ингээд зөөлөн массажлаад угаах хавцад арьсыг маань ингээд гуйжуулаад маш гоё юм чиглэг бөгөөд тийм толгор тийм зөөлөн мэдрэмжтэй болгочдөг. За тэгэхээр scrub-ийг хэдийн нүүрэндээ хэрэгэлдэггүй ч гэсэн scrub-ийг би муу гэж бол хэлээгүй шүү дээ. Тэгэхээр scrub-ийг биеийн арьс арчилгаанд би маш их түлхүү хэрэгэлдэг байгаа. Ялангуяа coconut oilтэй, argan oilтэй, coffee scrub sea salt гэдрийг би ингээд маш өргөнөөр ингээд body care дээр хэрэгэлдэг байгаа та. Тэгэхээр миний энэ хэрэглээд дууссан байгаа энэ Jungle Botanics гэдэг wishtrend.com дээр байдаг. Jungle Botanics-ийн Naturalтэй scrub байгаа. Энийг би 3-4 сарын хугацаанд маш хурдан хэрэглээд дуусгацсан. Энэ айгүй гоё scrub бүгдийг хэрэглээд дуусгацсан. За одоогийн хэрэглэж байгаа маань гэх юм бол энэ coconut oilтэй, hempтэй, coffeeтэй юм scrub байгаа. За энийг би биендээ хэрэглээд маш айгүй тааламжтай хэрэглэж байгаа. За бас нэг юм scrub байдаг нэ coffee scrub гэх. За энэ дотроо бас юм жижиг юм sugarтэй. Тэгээд биеийн арьс арчилгаанд бол scrub бүр зайлшгүй хэрэгтэй байдаг. Биеийнхээ ялангуяа хөлийн хэсгийг тэ нөгөө зуны цагт ингээ гоё хөлөө гаргаад явмаар байдаг тэ гоё scrub-аар ингээ гуйжуулчаад араас нь нөгөө exfoliating гоё glow тэ нөгөө солонгосчуудыг хэрэглээд идэг. Тийм юмар ингээ сайн үрээд араас нь сайн чийгшүүлээд ингээ толгор байлгаад их гоё идэг. За physical гуйжуулагчийн бас нэгэн төрөл бол peeling gel байгаа. За peeling gel бол бас яагаад
физикл байгаа юм бэ гэхлээр энэ нь өөрөө юм жел type байгаа шүү дээ энэ дотроо. Тэгэхээр энэ желийг бид нар нүүрэн дээрээ түрхлээ. Жел дотор орсон бодис маань өөрөө тийм арсан дээр ингээд нэг үргэлдэж явах явцдаа нэг бөмбөрдөг юм шинжийн бодис орсон. Бөмбөрөөд ингээд хууларч авах хугацаанд өгчсөн арсны эдийг маань бас давхар ингээд хуулаад аваад ингээд явдаг байгаа. Маш зөөлөн. Тэгээд бүх төрлийн арсанд хэрэглэх тохиромжтой байдаг. Пилэн желийг би ямар үед хэрэглэдэг вэ гэхлээр за нэг юм асиднаас харшилсан ч юм уу те эсвэл нэг юм too much acid хэрэглэсэн үедээ арсныхаа нэг хүчийг нэг жоохон олохгүй те нэг юм хэцүү үед тэгсээр нэг гуужуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр үед би яг пилэн желийг яг сонгож хэрэглэдэг. Яг аминд ордог байгаа. Chemical exfoliant гэж байгаа шүү дээ. Chemical гуужуулагч дотор болохоор AHA, BHA болон enzyme peeling ордог байгаа. Тэгэхээр enzyme peeling-ээр эхлэе гэж бодож байна л да. Enzyme peeling болохоор бас юм scrub шиг жижигхэн юм ширхэгтэй. Тэгээд устаа ингээд холдоод нүрээ ингээд угаадаг тийм peeling байгаа шүү дээ. Тэгэхээр enzyme peeling маань өөрөө бас нөгөө AHA-гийн одоо гүйцэтгэдэг тийм хүчсэн EDC-г ингээд хооронд нь холбож байгаа. Тэр цавуулаг юм шинжийг ингээд суллаж өгдөг байгаа л да. Тэгэхээр нөгөө AHA, BHA хоёроос бол хамаагүй зөөлхөн тийм жоохон тийм хослмол гэх юм уу физикл жимшиг, химикл жимшиг гэхдээ арсанд үйлчлэхдээ бол химикл аргаар үйлчлэл. Химикл гуйжуулалтын хамгийн одоо том төлөөлөгч гэх юм бол AHA байдаг. За AHA буюу alpha hydroxy acid гэдэг маань ямар арсан тохирох вэ гэхлээр хуурай талдаа энгийн амуу холимог арсан тохирно гэж үзнэ. Яа тэгэхээр хуурай арсан дээр маш их хуурайшилт үүсээд за тэгээ нөгөө чийг дутагдсан үед нөгөө цагаан батга маань гараад ирдэг байгаа шүү дээ. Тэгэхээр AHA-гийн яг үйлчлэхийн гэх юм бол нөгөө хүчсэн EDC-г маань холбож яадаг нэг юм цавуулаг эд байдаг. Тэрийг ингээ гой суллаад ингээ чөлөөлөөд тэгээд хүчсэн EDC-г маань ингээд өөрөөр нь ингэж унагадаг байгаа л да. Бид нэр AHA хэрэглээдээ нөгөө нэг ингээд үрээ тахгүй зүгээр ингээд түрхчдэг эсвэл ингээд хүнч ингээд арчичдаг. Одоо юу гэдгийг те AHA орсон гуйжуулагч хэрэглэхэд тэнгууд бидний ярсыг одоо гуйжуулаад байгаа юм шиг гуйжуулахгүй байгаа юм шиг гэдэг ингээд айгүй сонин эргэлзэл төрөөд идэв шүү дээ. Тэгэхээр тэр мэн өөр дотроосоо хүчсэн EDC ингэж унагадаг байгаа л да. Тэгэхээр би AHA-г бол гуйжуулалтын одоо стептэй маш хэрэглэх дуртай. Хоёр хацар хэсгээр айгүй хуурай, эрүү хэсгээр бас ингээ хаяа хуурайшаад идэг. Тэгээд жоохон чийг дутаад ч юм уу жоохон гуйжуулахгүй удчихаар цагаан батга ингээ гарах гад идэг л да. Тэгэхээр AHA би хэрэглэх маш их дуртай. AHA-гийн ер нь бүхэл төрлийг хэрэглэж үзсэн юм байна. Хөвн шингээгээд арчдаг тонер хэлбэрэж болно, түрхдэг эссенс хэлбэрэж болно, эсвэл ингээд юм пилинг пад байж болно, эсвэл түрхдэг юм серумч байж болно. Ямар ч төрлийн AHA-г та хэрэглэдэг байсан ганц тэрийг хэрэглээд өөр ямар нэгэн төрлийн chemical exfoliant хэрэглэж болохгүй гэсэн. Too much exfoliant хийх юм бол таны арстай нэг улайгаад эмзэгшээд те маш их chemical юм гуйжуулалт явагдчихж байгаа учраас арсанд чинь маш их одоо эрсдэлтэй гэсэн үг л дээ. Тэгэхээр миний хувьд одоо энэ хоёрыг хэрэглэж байгаа. Манай найз бэлгэлсэн баялаа. Энийг би болохоор өмнө нь lemon tea-г хэрэглэдэг байсан. Одоогоор болохоор энэ wine tea, green tea-г хэрэглэж байна л да. Тэгэхээр энэ дотроо AHA-ийн 5 төрөл орсон байдаг л да. Mandelic-аас бусна. Glycolic, tartaric, lactic, malic, citric гэсэн юм 5 AHA-гийн төрөл орсон байдаг. Тэгэхээр full of AHA тэ энэгээр та арчсны дараа цагаан батгах чинь мэдгэдэггүйц бүр багасдаг байгаа. Тэгэхээр би энийг ээлжлээд 7 хоногт 2 удаа хэрэглэдэг. 7 хоногт 2 удаа хэрэглээд арсаа гоё гуйжуулж байгаа шүү дээ. Тэгээд араас нь шит маск тавиад нөгөө moisture-а хангаж өгөөд тэгээд унтдаг. Ер нь би K-Beauty сонирхож эхэлснээс хойш тэ ер нь арс арчилгаанд дурлаж эхэлснээс хойш AHA-тэй бүр салшгүй найзлал юм байна. Ягаад тэгэхээр бүр маш гоё glowy болгодог. Хэрэглээд ингээд чигшүүлэх юмнуудаа түрхээд унтлаа маргааш өглөө айгүй гоё юм толгор босч ирдэг л тэ. Энэ хацар хэсгийн тэ нөгөө хуурай хэсэг маань байхгүй болчдөг. Тэгэхээр манай охтууд надаас асуудаг байхгүй. Нүрээ чигшүүлээлэн маргааш ингээл нүрээ будахаар ингээд арцаагаад байна. Ингээд хамран дээр тэ хацсан дээр ингээд юм арс ингээд арцаагаад байна. Энийг яах вэ? Энэ маань ерөөсөө л арс чинь зөв гуйжааг байна гэсэн үг. Скраб хэрэглэж байгаа тийм пилинг жел хэрэглэж байгаа гэдэг тийм. Тэгэхээр тэр гуйжуулагч маань таны арсанд тохирохгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр AHA бол тэр асуудалд бол онцгойгоод үйлчлдэг байгаа. Тэгэхээр таны тэр арцаагаад байгаа арсыг тийм нөгөө тэр арцаасан тэр арсыг чинь унгаж өгнө гэсэн үг. Best.
Дараагийн chemical exfoliant буюу те chemical гуйжуулагч буюу BHA байгаа шүү дээ. Тэгэхээр BHA гэдэг маань өөрөө beta hydroxy acid. Salicylic acid гэхдээ голчлон төлөөлөгч юм байдаг. Энээс гадна хэд байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл нь salicylic acid байдаг байхгүй. Тэгэхээр salicylic acid буюу BHA маань ямар арсны төрөл тохирох вэ гэхлээр тослог болон батга гарамтгай. Мөн T зоноороо тослог нүхжилттэй. За иймэрхүү асуудалд бол тохирдог. Ягаад тэгэхээр BHA маань өөрөө нөгөө oil soluble нөгөө тослог үүсээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө таны арьсан үүсээд байгаа тослог нөгөө нүхжилтэн дотор ингээд хөрмөлөгдсөн те нөгөө хар батга, себөм тэр бүгдийг чинь нөгөө oil soluble учраас нөгөө тослогийг ингээд хариулаад тэгэхээр тослогжилтыг чинь байхгүй болгож өгнө гэсэлт батга энэ чинь бүгдээрээ тослогоос босч үүсээд тэр тослогон дээр чинь бохирдол нэмэгдээд үүсээд байгаа шүү дээ. Тэгэхээр тослогийг ингээд хариулаад бас дотроос нь нөгөө хүчсэн арсны эсийг чинь гуйжуулж өгнө гэсэн үг. Түрүүний AHA болохоор water soluble байхгүй. Тэгэхээр BHA маань oil soluble байдаг. Тэгэхээр батга гардаг те нүрээрээ дүүрэн батгатай ч юм уу те эсвэл ингээд нүхжилттэй зүгээр нэг хаяа ингээд нэг батга гарах гэдэг. Тийм хүмүүст бол гуйжуулагчаараа BHA-г заавал сонгоорой гэж зөвлөмөр байна. Тэгэхээр үнэхээр яг game changer гэж хэлж болно. Би бас л яг арьс арчилгаанд дурлж хэлснээс хойш бас л BHA-тэй бүр маш сайн найзалж ирсэн байна. Нөгөө T зоноороо тослог болохоор те нүхжилттэй мөн батга гаргадгаа хэсэг мэг мэн айгуу сайн нөлөөлж идэг. Хамгийн анх одоо би батгатай найзлахад те нөгөө батгаа яах вэ гэж байх үед маань BHA надад маш том тус болж исэн л да. Тэгэхээр миний тослогийг ингээ хариулаад дотроос нь цэвэршүүлээд нөгөө бүх нөгөө бохирдсон батга юмны маань ингээд дотроос нь гуйжуулаад ингээд гадагш нь ингэж гаргаж өгсөн. Тэгэхээр AHA, BHA-г ер нь одоо юунаас эхлэх вэ гэдэг тал дээр бас маш олон асуултууд те ингээд нөгөө зөвлөлтөөнүүд ингээд явагдаад идэх те. Тэгэхээр хэрвээ та хамгийн анх AHA болон BHA-г нүрэндээ хүрэх гэж байгаа бол маш одоо хөнгөнөөр те хувь багтай гуйжуулагч эсвэл зүгээр юм юунд шууд ингээд нүрэндээ төрөх бус одоо хөвөнд шингээж хагаад ачдаг тонер маягийн AHA, BHA-г одоо сонгож хэрэглүүл зүгээр Sunby-ийн Miracle AHA, BHA, PHA exfoliating тонерыг бас сонгож болно. Тэгвэл охтууд маань Sunby-ийн AHA, BHA тонерыг давхар серумтай, давхар тостой, давхар нэг муухай савантай бүгдээр ингэж хэрэглээд идэг. Бүр тэгж хэлсэн хүмүүс зөндөө байна. Тэгж асуусан хүмүүс бүр маш их байна. Тэгэхээр таны хэрэглэж байгаа саван чинь, тонер чинь, серум чинь, тос чинь бүгдээрээ AHA, BHA агуулсан байхаар таны арьс зүгээр зумлаал унана. Бүр ингээл зумлагдаал унана. Амар батга гараал та яагаад байгаа юм болоо гэж тэгжиж магадгүй. Тэгэхээр таны арьс чинь бол зумлагдаж унахад бол маш бэлэн байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж зарж байгаа хүмүүстэй одоо бүтээгдэхүүнээ гаргаж байгаа хүмүүстэй нөгөө лайнаар нь ингээ гаргацдаг. Тэгэхээр лайнаар нь ингэж гаргана гэдэг чинь бүгдийн нэг дор хэрглэж болно гэсэн үг бол биш байхгүй юу? Бүгдээрээ лайнаар нь гаргаж чинь харин алийг нь аваад хэрэглэхэнтэй таны сонголтохгүй. Тийм учраас та өөрөө тэрийг маш зөв зохицуулж аль нь надад таарах уу гэж хэрэглэнэ үү гэхээс биш бүгдийн нэг дор ингээ хэрэглэж юм бол таны арьс бүр ачааллаа дийлхэ болоод бүр ингээ яана ямар их асид вэ? Стресст орно гэсэн үг. Аль алийг нь маш ингээд зөв ингээд сонгож хэрэглэх хэрэгтэй. Үнэхээр тэнтэй айгу mature тийм одоо тийм зузаан гэх юм уу те баргийн юмд хашлаад байдаг бол яг бүгдийг нь хэрэглэх юм бол яг ч гоё болоод ээж болно. Яагаад тэгэхээр тийм нөгөө нэг юм зузаан тийм энгийн арьснууд ч бас тийм бүх юм хандл хийж чадвар нь мэдээж сайн байгаа шүү дээ. Тэгэхээр тэгтээ таны нөгөө тэр зузаан байсан арьсыг чинь нөгөө эмзэг тал руу ингээл явуулаад байна л гэсэн үг баггүй юу? Ямар ч арьсанд те батгатай байж байсан, хуурайж байсан, тослогч байсан тослог талдаа бол BHA-г те хуурай талдаа бол AHA-г те түлхүү ингээд сонгоод маш зөвлөнөр аль нэг л бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх хэрэгтэй. AHA, BHA тэ серум байлаа гэж бодъё л доо тий айгуу гоё гэдээ авцсан байдаг тий. Тэгээд тэрийгээ яаж хэрэглэх вэ гэж бодож иж магадгүй тий. Тэгэх юм бол та зөвхөн одоо хөнгөн гоё цэвэрлэгийг хийгээд тонероор арчаад эссенс юм уу тий ямар нэгэн чийг хөөх юм эхэлж түрхэд тэгээд серумаа түрхлээ тосоо түрхлээ болоо. Ягаад тэгэхээр танд өөр гуйжуулагч хэрэггүй байхгүй юу? Тэр AHA, BHA орсон серум чинь
шөнийн турш таны арсыг гуйжуулаад өгч байна. Харин маргааш өглөөнөөс ирээд зөөлөн нөгөө чиг өөх юмудаа түрхээд өглөө BHT бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй. Хэрвээ ингэж түрхчих юм бол таны арс бас л өдрийн турш гуйжна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө наранд ингэж гуйжаа яваад тахаар нөгөө сэвх нөсөө мань бас улам тодорчих аюултай учраас өглөө бол хэрэглээд хэрэггүй. Зөөлхөн чигшүүлэх бүтээгдэхүүнийг хэрэглээд нарны тосоо түрхэнэ. Харин оройн нь BHT серум түрхэж болно. Гэхдээ эмзэгчлээсээ бас шалтгаална гэсэн. Хэрвээ хит эмзэг бол орой болгон бас хэрэглээд байвал арс чинь жоохон тийм эмзэгшээд эхлэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 7 хоногт 3 удаа ч юм уу тий өөрийнхөө яг цэвэр арсныхаа хандл хийх чадварыг нь харж агаал сонгоно гэсэн үг. Тэгэхээр ер нь BHT-ийг тий оруулсан тохиолдолд бусад таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд чинь цэвэр hydrating чигшүүлэгч тий усан чиг өгөгч маш гоё тийм чигшүүлэх юмнууд байх хэрэгтэй. Давхар маш олон асид, маш олон BHT давхарлуулаад хэрэглээд байж ерөөсөө болохгүй байна. Батг гарах гэдэг бол нэмж гарна гэсэн үг. Хураашаа гэдэг бол улам хураашна гэсэн үг. Тослогжоод ивэл хүчил тэгсгийгч бас үүсэхгүй те. Тэгэхээр хит их гуйжуулж бол ерөөсөө болохгүй. Арсыг ингээд маш их эрсдэлд оруулж яадаг. Миний саяны одоо ярьсантай нөгөө цагаан батг, хар батг, нөгөө хураашилт, тослогжилт гэдэг бүх юмд одоо тус нь ингээд өгөгдсөн байгаа шүү дээ. Тэгэхээр холимог арстай бол яах юм гэж бодож иж магадгүй тий. Одоо би жишээ нь холимог арстай. Тэгэхээр яг нөгөө хоёр хацраар хуураад T-зоноор тослог гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би 7 хоногт 2 удаа BHT-гээрээ бүтэн ингээд хэрэглэждэг. 7 хоногт яг 2 удаа хэрэглэснийхээ арай өөр өдөр нь BHT-гээр зөвхөн T-зон хэсгээр арчиждаг байгаа. Ягаад тэгэхээр T-зон хэсгээр л маш их нөгөө тостой байгаад идэг учраас T-зоноор арчлаа. Тэгээд бусад одоо хэрэглэж байгаа юмнууд нь бас чийг өгөх, хайдрашн өгөх бүтээгдэхүүнүүд хэрэглээд идэг. Маш одоо холимог арстай те цагаан батгатай, хар батгатай, хураашилтай, тослогчлалтай те нэг бас ингээд идэвхтэй батгах ч гэсэн гардаг тийм маш холимог арстай бол BHT хоёулангийн орсон тонер байж болно. Хоёулангийн орсон серум байж болно. Ямар тач одоо BHT хоёулаа орсон тийм нэг цогц бүтээгдэхүүн хэрэглэж болно. Эсвэл AHT-тэй нэг бүтээгдэхүүн, BHT-тэй нэг бүтээгдэхүүн тий нөгөө хоёулаа тонер ээж болно шүү дээ тий. Тэгэнгუთ хөвөн чи ингэж хагаад AHT-гээрээ зөвхөн гацар хэсгээрээ нөгөө хураа хэсгээрээ BHT-гээрээ зөвхөн T-зон хэсгээрээ арчаад гуйжуулалтаа хийж болно гэсэн үг. Их гуйжаад ингээд харагдахгүй тий. Таны нүдэн дээр хэдий гуйж харагдахгүй байгаа ч гэсэн шөнийн турш арсыг маш гоё ингээд гуйжуулаад өглөөс ирэхэд өнгөлөг тийм гэрэлцэн арстаас ирдэг байгаа. Арсаа гуйжууллаа тийм ингээд арс чинь цаанаас чинь ингээд таны шинэ арс ингээд гараад ирж байгаа учраас дээрэс нь маш сайн чиг өгөх хэрэгтэй. Ялангуяа усан чиг шит маск маш их сайн тавих хэрэгтэй. Эсэн серум ингээд сайн товшоод шавшаад өгөх хэрэгтэй. Тэгэх юм арс чинь нөгөө нэг ингээд зөв голдролтой ороод тийм гуйжлаа чиг авлаа. Зарим хүмүүсийг хараад хаар тийм чиг ерөөсө гуйжгүй те эсвэл гуйжаал ямар ч чиг байхгүй те. Тэгэхээр зөв нөгөө дараалт ингээд оруулаад явах хэрэгтэй. Хэрвээ та өнөөдөр арсаа гуйжуулах гэж байгаа бол те гуйжуулах болон цэвэрлэгээ чинь нийлээд арс арчилгааны чинь рутины 30%-ийг нэзлээд үлдсэн 70% нь бол цэвэр чиг авахд бол зарцуулах хэрэгтэй гэдэг. Миний санал болох AHT бүтээгдэхүүний хувьд гэх юм бол хамгийн түрүүнд мандалик acid 5% prep ороо гэж хамгийн эмзэг те маш мэдрэмтгий арстай хүнд маш гоё тохирно. Тэгтээ ер нь энгийн болон холимог арстай байсан ч гэсэн те хамгийн анхтай AHT нүүрэндээ хүргэж байгаа бол ер нь мандалик acid-аас эхлэрэй гэж зөвлөмөр. Шууд анх ингээд хүчтэй AHT ингээд нүүрэндээ хүргэж юм бол арс чинь нэлээд цочдож магадгүй. Тийм учраас эхлээд зөөлнөр эхлэрэй гэж зөвлөмөр байна. Cosrx-ийн AHT Power Liquid байж болно. Түүний мандалик acid-аас арай илүү хүчтэй тэгтээ glycolic lactic acid орсон учраас арсны яг нөгөө нэг цагаан батгах руу маш сайн тарагдталж өгнө. Creb urine Hallelujah glycolic acid 523 хувьтай тонер байж болно. Ялангуяа жижиг молекултай учраас цагаан батгах руу маш сайн тарагдталж өгнө. Мөн Paula's Choice-ийн AHA exfoliant нь 8%-тэй. Тэдний AHA нь болохоор 8% буюу 8%-тай арай жоохон хүчтэй. Мөн иймэрхүү юм пилинг пайднууд байж болно. Зөвхөн Neogen гэлтгүүдээ Secret G байдаг, Mediheal байдаг. Серумны хувьд гэх юм бол миний хамгийн дуртай гэх юм бол Sunbiomeгийн AHA BHA серум. Saniralin Good Genes гэдэг юм цагаан өнгөтэй нөгөө AHA BHA серум бас гэж болно. Мөн Ordinary-гийн AHA BHA
exfoliating mask хүрч чагаад угаадаг шүү дээ. Тэгэхээр The Ordinary бол нэлээд хүчтэй шүү. Тэгэхээр нэлээд тийм mature hairstyle. BHA-гийн хувьд гэх юм бол хамгийн түрүүнд Cosrx-ийн BHA Power Liquid-ээс эхлэрэй гэж хүсмээр нь зөвлөн BHA гэсэн salicylic acid агуулгааг байхгүй. Тэгэхээр salicylic acid маань өөрөө маш жоохон тийм хүчтэй тал руугаа бас болчиход идэг. Тэгэхээр тасгацсан бол Paula's Choice хэрэглэж болно. BHA орсон peeling pad-нууд хэрэглэж болно. Эсвэл BHA-тэй нөгөө цэвэрлэгчүүд байж болно. La Roche-Posay, Cosrx тий орсон яг нөгөө нэг юм батганы арьсан зориулагдсан цэвэрлэгчүүд байж болж байна. Бас адилхан энэ цэвэрлэгчээр та угааж байгаа бол давхар AHA, BHA аль нэгийг давхар хэрэглэж болохгүй over exfoliate болчихно. Үүн дээр нэмээд BHA-тэй болон salicylic acid-тэй нөгөө blackhead гадагшин гаргадаг те face oil байж болно, moisturizer байж болно, sleeping mask байж болно. Ер нь бүх төрлийн AHA, BHA орсон бүтээгдэхүүн байдаг л та. Sheet mask хүртэл байдаг. AHA-тэй, BHA-тэй тий. Ямар бүтээгдэхүүн сонгох нь таны дуур маш сайн одоо өөрийнхөө арьсыг чагнажгаад өөрийнхөө хийдэг те нэг рутиндээ оруулаад зөв рутинийг хийгэрэй гэж зөвлөмөр. Тэгээд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тэгэхээр бүгдээрээ өөрсдийнхөө одоо арьсанд тохирсон гужуулагч олж чаддаг болсон байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.